Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар өөрийн хөрөнгөөр ус дулаан дамжуулах төвүүдээ үе шаттайгаар SCADA системд холбох ажлыг эхлүүлээд 10 жил болж байна. Эдгээр жилүүдэд ус дулаан дамжуулах төвүүдийг SCADA системд холбосноор ус дулаан дамжуулах төвүүд дээр хэрэгцээний халуус, халаалт, ус хангамжийн горин параметрийг орчин үеийн мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, бүртгэж, хянаж, хадгалж, архивлж байна. Мөн хэрэглэгчдийн аж тухтай байдлыг хангах, хэрэглэгчдээс ирсэн гомдлын учир шалтгааныг тодруулахад онцгой чухал ач холбогдолтой эдгээр засварын ажлуудыг эхлүүлсэн юм а. 2020 онд 4 ус дулаан дамжуулах төвийг SCADA системд холбосон нэг нь энэхүү 117 дугаар ус дулаан дамжуулах төв билээ. SCADA системийг нэвтрүүлэх ажлыг хийсний үр дүнд мэргэжлийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, инженер техникийн ажилчдын инженерийн тооцооны программын өгөгдлийг архивлан хадгалах, ус дулаан дамжуулах төв дээр ажиллаж байгаа ажилтнуудын мэргэжлийн ур чадвар болоод хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой ач холбогдолтой боллоо. 2021 онд орон сууц нийтийн аж ахуй удирдах газар 3 ус дулаан дамжуулах төвийг SCADA системд холбохоор төлөвлөн ажиллаж байна.